За миний йогийн явснаар анхны сэтгэл гэвэл ийм хурдан үр дүнд хүрнэ гэж бодоагүй. Одоогийн байдлаар яг 2 дахь хичээлийг хийж байгаа. Тэгээд өнгөрсөн эхний хичээлийн дараа тэрний өмнөх өдөр гар маань шаланд хүрэхгүй байсан хэрнээ йогийн хичээлийн дараа шууд хүрж явах жишээний өөрөө шок нарсан. Ийм хурдан үр дүн гарна гэж үнэхээр төсөөлөхгүй байлаа. Тэгээд нэг зүйлийг нэлээд гайхсан. Яагаад вэ гэхээр миний хөдөлгөж үзээгүй хэсгүүд миний биед байдаг юм байлээ. Яагаад вэ гэхээр нэг мөшөрдөг дасгал ч юм уу хийж байгаа тий. Би өмнө ерөөсөө ингэж үзээгүй юм байна гэж бодоод тэр хэсэг маань ч гэсэн яг ингээ анх удаа хөдөлж байгаа юм шиг надад санагдсан. Тэр чинь нөгөө хүртэгддэггүй үеийн нуглаа гэж байдаг гэдэг шүү дээ. Ерөөсөө хөдөлдөггүй, сундаггүй, хүртэгддэггүй гэдэг гаранд яг тэр нөгөө йогч тэр яг мэдрэмжийг мэдрүүлж байгаа байхгүй. Тэгснээр ч хамд яг дотоод сэтгэлд ч гэдэг юм уу, дасгалаа хийж явах явцад дэвчээрч ч гэдэг юм уу, нейровч гэдэг юм уу, тийм шинж тэмдэг илэрсэн үү? Төвчээртэй байх хэрэгтэй шүү. Бас нэлээд төвчээргүй юм билээ. Яг тэгэхээр за ингээл удаан бариараа гингүүт ингээл унцдаг. Тэгэл инээгээл яа гэж ярьлаа тий. Яг тэр ингээд шүд зугаад хийж өмнө нь ерөөсөө үзээгүй ялангуяа юм биеийн хүчний яа ингээд биеийн ингээд тасгал хөдөлгөөний ерөөсөө хийж үзээгүй гэсэн мэлээ. Тэгээд одоо бол арай ингээд төвчээртэй. За бариараа гингүүт ингээд айл болох гэж чамс айл болох удаан байх юмсан багш хэлээгүй ч гэсэн яаж хийж байгаа зөв хийчихсэн. 2 хоногийн дотор баа. Тэгэхээр манай хүн өөрийн нэг дотоод чанар чи айгүй гоё юу байна л та. Өөрийгөө мэдрэх тийм бас мэдрэмж чинь байна гэсэн үг байгаа байхгүй. Тэгэхээр манай хүн ийм мэдрэмж гэдэг байгаа яриад байгаа шүү дээ. Тэгээ өөрийгөө мэдрэхээ гэдэг. Дандаа йогийн дасгал дээр өөрийгөө мэдрээд гэдэг. Тийм учрыг ойлгож байна уу? Манай хүмүүс чи ер нь толинд харах өнгөцгөн байдлаар л өөрийгөө мэдэрдэг тий. Яг дасгал хийж хахад йог дээр дандаа нэг өөрийн дотоод руугаа орж төвлөрдөг тийм ээ. Тэгснээрээ тэр амьсгал чинь ингээл уйлдаал өөрийгөө мэдрээл дасгал хийхин тэр бас нэг ач тусыг яг мэдэрснээ ярьдаа мөн. Өөрөө тайвшруулах болт юм билээ. Ягаад гэхээр дасгал хийх гэдэг юм ингээд гацчдаг. Тэгээд та яг за одоо өөрийгөө мэдрээд амьсгалаа аваад дахиад биеэ мэдрээд хийгээд гэвэл яг ахаад нэг жоохон сунчиг өөртөө хэлээд одоо нэг жоохон гिचий гэж нэг өөртөө нэг ярьж хэлж байгаа. Тэгээд анхаарлаа авах хичээлд бол яг тийм сайн төвлөрүүлж чадаагүй. Ингээл гадаа утас дураал ингэж мингээл тийм юу сонсогч юм эсвэл хүмүүс яаж юм ч юм тийм. Тэгээд тийм байдалтай байсан. Өнөөдрийн хувьд бол айл болох ингээд за одоо ингэ жоохон суучих. Жоохон суучих. Болондоо жоохон суучих гэж. Зөвхөн өөрлөгөө орж чадчих гэсэн үг шүү дээ. Сайн. Эхнийхээ хийжээ болохгүй л ахаад тайвширж байгаа. Дахиад ингэ амьсгаа авсангууд тэр нь яг үнэхээр болоо. За тэгэхээр манай хүн бас мундаг байна. Айгу сайн байна. Багш баярлж байна. 2 хоногийн дотор гарын сунаал өөртөө айгу тийм ирмэлцэлтэй өөрийгөө мэдэрч чаддаг хүмүүс бас тийм хүний шаардлагаараа яваг өөрөөс дурсан хүмүүс бас ийм амжилтанд хүрч чаддаг. Гэхдээ йог гэдэг чинь тийм маш өргөн хүрээтэй юм шүү дээ тий. Дасгал хийж яхад сунгах нь нэг өөрийн дотоод ухамсараа нэг барьж чадж байгаа нэг өөр тий. За тэгээ манай хүн одоо бас нэг бие дээр бас мэдэх мэдрэмж байгаа шүү дээ. Баруун тал зүүн тал гэж байгаа шүү дээ тий. Баруун талын ялгаа, зүүн талын ялгаа сонголт хийхэд тэнцвэр барих, булчингийн тогтолцоон дээр ингээд удаан барих гээл тий. Жишээ нь манай охины аль талтай сонголт нь аль нь булчин сайн, аль нь хэцүү байсан бэ? Баруун зүүнний хүн ингээд 2 янз байдаг байгааз хүн болгон адилхан өөр байгааз тий. Бүгдөө за жишээ нь манай охины зүүн талтай хэцүү байхад нөгөө охтууд үгүй багшаа баруун талтай байсан ч гэдэм үү тий. Тэгэхээр энийг бас хүмүүстэй одоо хүүхдүүдтэй хүмүүс тий таниулаач мөнхөө одоо баруун зүүнний ялгаа яагаад юунаас үүдэлтэй юм шиг вэ тий гэдэл энийг яриад үзтэн мөнхөө. Жишээлбэл тохиол ачаад зугтай айл хөлөд дагуулж ачаад айл хөлөд дараад юм ч юм уу. Миний бодлоор баруун зүүн хөлөд дагуулж зугаад баруун хөлийнхөө сонголтын дасгал хийхэд амар хэцүү. Гэх бүх яг өвддөг. Тэгэхээр нөгөө хөлн дээр хийнгүүт нэг тийм өвчин мэдрэгдэхгүй. Тэгээд гарны өвд ч гэсэн бугуу өвдөлтөн дээр ч гэсэн шал өөр. Миний бодлоор илүү их юм хийдэг одоо бичдэг тал ч юм уу тийм байнгын хөдөлгөөнтэй байгаа хэсэг илүү бага өвчнөд байгаа юм шиг санагдаж байна. Яг үнэ би салгахгүй. Тэгээд бичгээр ингээд зүүн гарал ингээд байнгын нэг ямар нэгэн хөдөлгөөнтэй аягүй хасан ч хөдөлгөөнтэй байгаа болохоор ингээд эргүүлээд босоход энэ дэлхийн өвчин баг. Тэгээд энэ гараа ингээд арай гэж нэг юм өөрөө эргүүлдэг. Тийм санаа.
хоёр өөр ертөнц байгаа юм шиг. Нэг нь сайн, нэг нь муу гэдэг шиг. Тэгэхээр хүн яг л сонголт хийхдээ ч гэсэн яг хүн ер нь дасгал хийхгүй бол мэдээж ингээл буруу тал руугаа сунаал нөгөө тал нь юу гэдэг нэг тал нь ийм ажиллагаатай нөгөө тал нь бараг л ийм сүнж байгаа ертөнц шиг юм шиг тийм болж байгаа үстэй. Тэгэхээр хүн яг л нэг баланса барьж яг зөв амьдрий гэдэг чинь хамгийн гол нь нөгөө нэг эрүүл байх аль талдаа сонголтоо сайн хийж явах аль талаас яг зөв мэдэрч хийх нь хамгийн гол байгаа байхгүй йог дээр тий. За тэгээд йогийн нөгөө нэг гол амар мундаг ингэж хийхээс илүү хүн болгоно л нэг ямар мундаг хийдэм бэ гэж анхаар сарндаг тий. Энэ маань ямар хийж ин тэр маань яаж ин өөргөө нэг голох юм байдаг шүү дээ тий. Манайхан йога хийхдээ тийм өөртөө итгэх аль эсвэл өөргөө голох тийм сонио йогыг хийж байхдаа мэдэрсэн үү? Ааны хичээл дээр яг их хвчлэн хүмүүс мэдэрдэг байхгүй. Ямар сонирн бод шиг юм бэ гэж бодсон. Тэгэл хийж хэрэг хүмүүсийг харахад болоо биш хөлөө өргөх болохгүй. Тэгээд яг яад өмнө хөдөлгөж байгаа юм бол тэрэндээ амар гайхдаг. Ямар ч гэсэн ингэж эртнээс йогт мэдрээд анхны хичээлээр ийм их үр дүн гаргасан үгээ баяртай. Тэгээд энэгээрээ ингэж 14 хоногийн дараа ч юм уу сургалтанд анхны сургалтанд суусан бол ингэ бүр ингэ харамсмаар цаг хугацаа. Тэгээд эсвэл нэг өдрийн йогийн хичээлээ ингэ ирч чадахгүй ч юм уу. Эсвэл йогоос ингэ цаг 40 минут хоол идрэх гэж ингэ хоол идчихдэг ч юм уу. Амар харамсч хэлж байгаа. Тэгвэл ингээл ахаар тэгээд чи өөрөө төлөө шүү дээ. Би бол ингээд за багш загнуулахгүй шүү. Багш ингээ шүү, багш тэгээ шүү. Заавал ингээд за ингээд багш ахаа цаашаа авч ингээ хийчих юм яг үнэндээ ингээ өөрийгөө л хараад байгаа. Эцэст яг болон тэгэхээр чи сэтгэлээс өөртөө зориулж их юм бол илүү үр дүнд хүрнэ. Тэгээд өөрийгөө илүү ойлгоод ер нь ингээ бүх юмаа ингээ өөрийнхөө аясаар хөдөлгөн. Тийм. Яг үнэндээ миний бие хийгнэ бол бараг захирч чаддаггүй. Тийм байсан байна. Тэгэхээр нөгөө нэгдэх гэдэг утгатай үг байгаа шүү дээ. Энд чи угаасаа йог гэдэг чинь те нэгдэх одоо юу вэ? Бие, сэтгэл, ухамсар гурав аахгүй. Бие нь яг хөдлөөд ир сэтгэлээ ингээд өөрийгөө тайвшруулад ир ухамсар гэдэг чинь бүр цаашлбал юу вэ? Дэвчээр болчихж байгаа байхгүй. Өөрийгөө удирдах мөн чанар болчихж байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр манайхан за өнөөдөр ингээл хоёулагийн ярилцлага дуусж байна л да тий. Дараагийнх дээрээ ч үгүй юм уу дасгалаа оруулаад манай хүнд одоо өнөөдөр зөв яриа болоо. Өнөөдөр дараагийнхаа ярилцсан дээр дасгал хийхэд өнөөдөр би ийм байсан. Магадгүй 10 хоногийн дараагийн 10 удаагийн хичээлийн дараа энэ дасгалаа бүр илүү сайн хийдэг басан гэд 2 3 дасгалаар ч хийсэн гэдэг юм уу те бусад найзуудтай хүмүүстэй бас таниулж мэдүүлж болно тийм ээ. Өнөөхний хин гэдэг лээ нэр багш нас нэрээ. За тэгээд йог хийж байгаа анх сурах гэж одоо үе тэнгийнхаа хүүхдүүдтэй ч гэдэг юм уу тийм ээ. Йогоос хийж агаар гэж бас уриалахгүй юу гэдэг тийм ээ. Йог бол гайхамшиг тийм ээ. Ялангуяа залуу хүүхдүүдэд бол йог хийснээр бүр нөгөө нэг хүн гэдэг чинь амар олон янзын мэдлэгтэй хийх чадвар оюуны потенциал байдаг шүү дээ. Ялангуяа манай хүүхдүүд одоо залуу хүүхдүүд энэ бүхнийг йог тэр бясалгал те өөрийгөө удирдах чадамж тэр мэдрэмжийг мэдрээс сурчвал олон янзын олон орны хэлийг сурч чадж байгаа юм заа юу. Тэгээ бүр нөгөө цаана нуугдсан авьяас нь тодорч чадж байгаа юм заа юу. За тэгээд хамгийн гол нь эрүүл байгаа байхгүй юу. Охин хүүхдэд йога хийх юм бол эрүүл сайхан төрчин. Тэр аарцэг их чухал байгааз. Аарцэгний тасгаад за тэгээ манайхан баярлалаа. Башир баярлалаа. Тэгээд ер нь хэлэхэд бид нар нөгөө энгийн илүү нөгөө гадаад фитнест яваал тэгээд эсвэл жоохон гүүгээл эсвэл хоолоос хойш тураад ингээд гоё биетэй болчихно гэж яриад байдаг. Гэхдээ яг үнэндээ ингээд өвчин мод болсон тийм турхаа биеэр бид нэр юм яах юм бэ те яг цагаат болохоор тэгээд йог хийхээр илүү яг өөрийгөө анхаарч хэлж байгаа. Би одоо ингээд жишээлбэл нэг талдаа цог хүмүүсээр байгаа нэг хэл рүүгээ нэг бие мөргөө жоохон доошоо гэхэд яагаад шалтгаан юм байгаа гэдгийг илүү ухаж ойлгоод энийгээ ингээд яг засгайсан те тухайн үед ингээд засаад зогсчдөг биш ингээд энийгээ яг зөв болгочихсан те буруу бүх зуршлаа ингээд болгохсон. Тийм ингээ ухамсарт ингээ баг ингээ сууж эхлээд байна. Тэгээд хэрвээ хүмүүс зүгээр л йог ингээ турахын тулд эсвэл ингээ гоё сайхан болохын тулд ингээ йогт явна гэж ярьдаг бол яг яваад хэлэх юм бол илүү юм йог гэдгийг үн цэнийг мэдрээд өөртөө цаг зав жинхэнэ одоо чин сэтгэлээс өөртөө зориулж чадах болно гэж хэлмээр. Тэгээд йогт явцгаарай. Баярлалаа. Баяртай.